Мэдээ үргэлжлүүлж байна. За 2023 онд нийслэл тосон үерийн үеэр 3 иргэн нас орж олон иргэд эд хөрөнгөөр хогсон. Тэгвэл үүнээс хойш 2 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд S Outlets дэлгүүрийн барилгыг нурааж, сэлб гол дагуу төмөр бетонын далан босгосноос өөрөөр хийсэн ажил хорооно. Тухайлбал 2023 онд үерийн хамгаалтын барилга байгууламж 162 км байсан бол энэ 2 жилийн хугацаанд 2.3 км-ээр нэмэгджээ. За өөрөөр хэлэх юм бол дахин үер болвол нийслэлчүүд бэлэн бос байна. За яг өнөөгийн байдлаар бол Улаанбаатар хотын хэмжээнд бол 164 км үерийн хамгаалтын барилга байгууламж байгаа. Үерийн хамгаалтын далан шугам ер нь шаардлагатай хэмжээнд байна уу? Шаардлагатай хэмжээнд байрлахын тулд ер нь хэгчнээ хэмжээний далан шугам хэрэгтэй байгаа юм. За яг одоогийн байдлаар шаардлагатай хэмжээнд бол байхгүй байгаа. Ерөнхийдөө бол Улаанбаатар хотын төвлөгөөнд бол 480 км үерийн хамгаалтын барилга байгууламж одоо барьж ашиглалтанд оруулснаар борооно болон усыг цайдуулах төлөвлөгөөтэй байна. Үерийн хамгаалтын барилга байгууламжуудын олонх нь 1967 онд ашиглалтанд орсон ашиглалтын хугацаа хэтэрсэн. Иймээс олонхыг нь засаж сайжруулах шаардлагатай байдаг. Энэ жилийн хувьд 5 байршилд 16 км үерийн хамгаалтын барилга байгууламж барихаар төлөвлөжээ. Гэвч энэ шаардлагатай барилга байгууламжийн 5% ч хүрэхгүй үзүүлэлт юм а. Яг үндсэндээ бол Улаанбаатар хот бол үерээс урьдчилан сэргийлэх тал дээр бол барилга байгууламжийн бол үерийн хамгаалтын далан цогт дутагдaltaй байна гэж бол шууд харж болно. Наадын тоон дээрээс. За хот 2024-өөс 28-ны хооронд Дэлхийн банк Хятадын Экзим банкны хөнгөлтэй зээлээр нийтдээ нэг 200 км үерийн хамгаалтын далан цогийг барихаар ингэж тооцоо судалгаа хийгээд өнөөдрийн байдлаар явж байна. Энэ тухайн барилга усртай ажил 2026 оноос хийгдэж эхэлнэ. Мөн хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яам нийслэлийн төсвөөр 2028 он хүртэл 100 гаруй км үерийн хамгаалтын барилга байгууламж барихаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд үерийн эрсдэл буурахгүй байх дүр зураг харагдаж байна. Тэр үерээс хойш хот төлөвлөлттэй ажил нэг сайн явагдаагүй баха. Нэг өөрчлөлт гараагүй. Бараг дээрцэн байхгүй дээ. Тэрнээс дорвцсан л гэж бодож байна. Яг гэвэл тэр үерийн усны зайлуулахын бараг хотын дарга шийдээд байгаа юм уу? Хайш. Ийм байх ёстой гэсэн норм төрөндөө. Тэр үн чинь инженерээр шийдвэрлэх ёстой байдлаа. Засвар хийж л байгаа бол одоо бэлэн болж байгаа байлгүй дээ. Тэ үер тэр нь бэлтгэл хэрэгтэй шүү дээ одоо. Өвлийнхаа тэр утаанд бэлтгэх хэрэгтэй. Ер нь юмаа бэлтгэл хэрэгтэй. Одоо яг боломжоор хийгээл яваад байна л да. Тэгтээ яг ч дуусчаагүй л байна. Дуусах юм бол бас ч гэж хуучнаад бол гайгүй хэмжээнд хүрэх ба.